Улс аймгийн алдар салтай болон залуу хөгжил оролцсон 256 хүчтэн задлалснаас Мөлгийн нутгийн 2 хүчтэнд одоо үзэг төрөө болоод харшилгарлаа. Төв аймгийн Батсан бүрсэн, Төв аймгийн Алтан булгсан аль алинд одоо улсын салтай хөгжил төрж гарсан юм өхөн үлгийн нутаг. Төв аймгийн Батсан бүрсэн бас 1927 онд төрийн их баяр наадамд тавдуулж Монгол улсын ашин цолыг хөтлөж байсан Ишийн Данзан гэж Монгол улсын ашин цолтон төрж байсан. Дараа нь 1948 онд Янцангийн төмөр давтах зан гэж Монгол улсын заан цолтон Батсан бүрсмаас төрж байлаа. Дараа нь 1971 онд Төв аймгийн Батсан бүрсмаас Монгол улсын зан Бүрэн давсрын төрийн их баяр наадамд зөвлөж тэгш онжил үзүүлсэн бол Монгол улсын арслан залууснаар Батсан бүрсмаас Бүрэн улсын цолтой бүхэн төрж байсан бол Дөрөв улсын цолтон 1968 онд одоо энд хөлийн цэцээр ажиллаж байгаа Батширийн бүрэн төрш хачин төрж байсан. Эрхэм хүндэт наадамчдаа Эрхэм Монгол улс байгуулагдсны 809 жил ардын хөрсгөлийн 94 жил Төв аймгийн үндэсний баяр наадмын үзэн төрөө болоолохоор зүүн засуулаас Төв аймгийн Батсан бүрсмийн харьяат аймгийн харцаг баяр сайхны жавхлан сайхан баруун засуулаас Төв аймгийн Алтан булгсан Төв аймгийн үндэсний бүхийг авчлах хайр бүлэгч бүрэн төрчийн эрхэм жаргал үзэн төрөө болоолохоор гарч ирлээ. За хоёр өхийн барилдаа наадамтай айгүй өгөөч. Тэтгэм хүчийн дараа тодорхой болох. Хоёулаа одоо Төв аймгийн 404 бүхий дэвжээлээр бэлтгэл сургуультай хийдэг өгчвөл. За энэ хоёр өхийн одоо өвлийн бэлтгэл сургуультууд боловсролын их сургуульдэр Төв аймгийн Лүн сүм яриад Монгол улсын ардын багш Монгол улсын гавьяа төвөрчин бүхий жилүүд барилдааны олимпийн анхны хөрх медалийг их орондоо авчирч байсан дэлхийн хошоо Дэнцэн дөржигийн Сэретэр хорцны өдрлөгийн бэлтгэл сургуультай хийдэг. Өнөө жил одоо 400 гаруй бүхий дэвжээлээр Төв аймгийн баян хангасны яриад онцгой өдрийн газрын аврагч спортын хаймар компани Монгол улсын зам Батцэргийн Батмөнх Төв аймгийн Эрдэнэ санцсан яриад Монгол улсын Батцэн Мэдэрнагийн Бадан Умчирнарын өдрлөгийн бэлтгэл сургуультай хийсэн хоёр хүч үзлээ. Аймгийн харцаг жахан өмнө одоо 1997 онд Төв аймгийн баяр наадам 6 давд аймгийн харцаг салны болцлыг хангав. Дараа нь 2012 онд Өмнөг аймгийн баяр наадам 5 давж аймгийн ашин салыг хөтлөж байсан. За тогтлол дарах хэрэгтэй тийм. За ихтэй бид яах юм бол ч одоо тэгээд за яг л өмнө ажиллагаа өгөхтэй дотор яаж тавьдаг юм уу эсвэл юм бодож барилдах юм бол ч одоо тэгээд бие барьдаг гэсэн бодол бий. Ихтэй одоо хоёр өхийн нэг удаа зайсан сайн мэдэх байгаа багштай сүлжүүлэгчдэр бол бишгүй зөвлөн гэж. За эрхэм жаргалын хэмжээнд өнгөрсөн жил 2014 онд сумын удаан цустай олон улсуудаар сумын заагуудыг орилтооны чанцаагаар хамт өрөмжлөж гэж магнуулсан. За өнөө жил үндэсний баяр наадмаар тав давж аймгийн очилтны болцлыг хангав. 6-гийн даваанд Төв аймгийн Батсан бүрсмийн яриад Солингийн аймгийн Монгол улсын яриад Монгол улсын аврагч Оноо хажимын эрхэм баяр аваргын төрсөн ихчийн хүүхдээ 6-гийн даваанд томж давсан. 7-гийн даваанд Төв аймгийн жаргаландсан яриад аймгийн очин Хөрөөгийн Батсайхантай, Тогоогийн Батсайхантай томж давсан. За Японы сайхан бол Атар дүүрэн баяр сатгаад гараад авъя гэж бодож байгаа мэдээж. За эрхэм жаргалын хувьд бол сэрэг үгээс л одоо тэсрэлтэй хэн шиг нэг хурц хийсэн гэсэн юм бодолтой байгаа болов. За аль аль нь аймгийн баяр наадамд үзүүлж байгаа хоёр анх удаага аймгийн баяр наадамд үзүүлж байгаа. Гэхдээ Японы сайхны хувьд бол өмнө 2 удаа шилжүүлсэн гэдэг бол бас нэлээд айн дуршлагтай харцаг. За
Өдөрсөн төвөнгийн боцморсон барих хөдөлгөөрөөр дэжэрио анги ярдгэр сэхний чухлын сэхэн додоо өдөрдөг анги сан содын өдөрдөг хамбада их вани баярал хорсодог чүгүрж байна.